За хоёр дахь асуултанд хариулт давна. За дээрэс нь энэ иргэд сонгогчд асуугаад байна л да. Энэ нөгөө алдагдaltaгүйгээд сайхан ярьжсэн, уянгалаад сайхан ярьжсэн юм чи яагаад одоо алдагдaltaй болохоор болчихоо гэдэг дээр эргэлзээ байгаа. Энийг л би асууж байгаа. 3 дугаархан тэр гүйцээгээд асуучих. Хөдөө аж ахуйн салбар одоо ялангуяа газар тариалангийн салбар тариаламж ногоочд гангийн эрсдэл үүсээ. Тэгэхээр энэ төсөв дээр хүүгийн одоо татаац нэлээд тавигдсан байгаа. Тэгэхээр энэ салбарын хүмүүс чинь маш их зээл авч иж энэ жилийнхэн тариалтыг хийсэн одоо багахан хураалтаа хийж байгаа. Тэгэхээр энэ зээлийн хугацааг хойшлуулах, энэ зээл нь төлөгдөх хүүг энэ жилийн одоо 26 оны төсөв рүү татаац байдлаар хөнгөлөх байдлаар оруулж ирж болох уу гэдэг асуулт. За ерөнхий сайдын микрофоныг өгье. За хүнсний хувьсгал хатрын 4-р аяны хүрээнд олгосон зээлүүдийн хүүгийн дэмжлэгт 124.3 тэрбум төгрөгийг төсөвт суулгаж ирүүлсэн байгаа. Энэ 26 он төсвийн хүрээнд энийг юм шийдвэрлэх болцоотой. Харин энэ дээрх хөтөлбөрүүдийн хүрээнд олгосон хөнгөлтэй зээлд хамрагц иргэн аж ахуйн нэгжүүдийн зээлийн эргэн төлөвлөлтийг хойшлуулах саналыг судалж үзээ шийдвэрлэхийг хүн сөдөж хөнгөн үйлдвэрийн яамд даалгас ажиллаж байна. Энэ бол бид бас газар тариалангийн хатрын газруудад ажиллаж байхад бас энэ ган гажиг, ган зуудын давхчгүй хүчин зүйлсийн нөлөөллийн улмаас ургац алдсан эргэн төлөх боломжгүй болсон аж ахуйн нэгжүүдтэй энэ хүнсний бодлого аюулгүй байдлын хөтөлбөрийн хүрээнд тодорхой хэмжээний хойшлуулт их боломжтой гэж үзэж байгаа энэ чиглэлээр яам ажиллаж байгаа. Энийг бол яам нь шийдвэрлэнэ. Тэр ахмадуудын тэтгэврийн асуудал бол энэ жил бол бид нар нэг 387 тэрбум төгрөг байхад тусгасан. За энийг энэс илүү нэмэгдүүлэхэд бол төсвийн